За өнөөдөр 3 дугаар сарын 6-ны өдөр маш олон баяр давтсан өдөр байна тийм ээ. Шөнийн 7. За Монгол улсад үндэсний сэтгүүл зөөсч хөгжсөний 112 жилийн ой. За тэгээд Мартин 8-ны битүүний урд өдөр гэх мэт. За тэгээд энэ олон сайхан бэлэг зэм өдөр давтсан өдөр. За Сувдан өөрийнхөө 3 дугаар сард уншсан номынхон аудио тэмдэглэлийг оруулахад бэлэн болсон байна. За тэгээ миний сонгож авсан ном энэ удаа Чихэр эмэгтэйн 147 хоног гэдэг сонирхолтой ном байгаа. За энэ хүү номыг сонгосон мэдээ шалтгаан нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байгаатай бас холбоотой. Зүгээр л нэг энгийн ингээл уншаад тавьчихдаг бас тийм ном биш юм билээ. Яг чихэр эмэгтэйн гэдэг энэ агуулгандаа тохирсон яг чихэр шиг хүлхэж идэхэд илүү амттай ном санагдсан. Тэгээ номны яг эхэн дээр ингэж бичсэн байдаг л да. Чиний амьдралаа өөрчлөхтөө уншдаг календар, чиний амттай амьдрах чихэрлэг өнгөт жороод, чихэр эмэгтэйн 147 хоног уншигддаг ухаантай найзтайгаа танилцгээд ийм өөрмөц бичлэлээр бичсэн нэрэл яг найзтайгаа яриад байгаа юм шиг, нэг хүн надад зөвлөөд байгаа юм шиг, нэрэл яг ингээл миний дотор байгаа төр зүйлүүдийг яриагүй байхад мэдээд байгаа юм шиг ч юм уу тийм мэдрэмжүүдийг бас заримдаа төрүүлж байсан. Тэр нь бас их сонирхолтой санагдсан. Оршил хэсэг үнэхээр гайхалтай санагдсан. Яг энийг уншаал тийм гоё нисмэр ч юм шиг, нэр итгэжтэй ч гэж бодмоор ч юм шиг яг нэг тийм мэдрэмж төрсөн. За тийм болохоор би энэ нэгэн худас хэсгийг зүгээр л ямар ч бодох санах юмгүйгээр зүгээр л бүтэн уншчихъя гэж бодсон юм аа. Чихэр эмэгтэй танд зурус ирлээ. Ад жаргалтайгаар зөвшөөр. Хайрламар байвал бүү хатгал. Өөртөө өгөх зөвшөөрөл өг. Уйлмар байвал уйл. Нулимсаа бүүнү. Сэтгэлдээ бүү цуглуул. Сормос чин заримдаа үл мэдийг найтан байхдаа илүү үзэсгэлэнтэй гэж өөртөө хүлээн зөвшөөр. Дуулмаар байвал дуул. Цэцгэс атаархтал хөнгөн бай. Амьдрал маргааш дуусч болно. Хожим хангалттай хайрлаж сэтгэл хүртлээ өөрийнхөө байж чадаагүй дээ. Харамсахаасаа өмнө өөртөө дурсамж бүтээх зөвшөөрөл өг. Талархмаар байвал талархаж бай. Баярлаа гэж хэлж чадаагүй тэр хүнд чиний хадгалсан ганцхан инэл үг дутаж явж болно. Өөртөө хэлж болно гэж зөвшөөр. Очмоор байвал оч. Зориглож шийдээгүй ганцхан хоромч нь хожим хувь зяаг чинь өөрчж болох байсан төмөн шалтгаан байж болно. Өөртөө явах зөвшөөрөл өг. Боломжийг бүү өсөрхай. Инээмэр байвал инээ. Өөрт чи залуу насндаа үлдэж хоцрохгүй. Үрчлээ суугаагүй эрх чөлөөтөө шувуу шиг. Энэ л насандаа талархаж инээх зөвшөөрөл өөртөө өг. Алдмааргүй байвал бүү алд. Дэрэгт чинь байгаа эрхэм хүнээ дэндүү хол отхоос өмнө амжиж хэл. Өөртөө зөвшөөр. Бүгдийг зөвшөөр. Чиний хувь тавилан яг одоо чиний өөртөө олгосон зөвшөөрлөөс эхлэх болно. Чи өөрийгөө чихэр эмэгтэй гэж бод. Чи удахгүй ниснэ. За энэ бол зохиогчийн оршил хэсэг буюу зохиогчийн урмын үг байгаа. За энэ ном ерөнхийдөө 2 бүлэгт хуваагдаж байгаа. За эхнийх нь бол чихэр эмэгтэй болох тэр амтлаг жоруудыг зохиогч хийж өгсөн. За 2 дугаар бүлэгт бол бяцхан одоо ухаарл авах түүхүүдийг бичиж өгсөн ийм ном. За тэгээд хамгийн эхний хэсэгтээ одоо хосуудын харилцаанд гардаг одоо яг хүн болгоны л амьдрал тохиолддог зүйлийг бичсэн байгаа. Энэ болохоор одоо хосууд бие биедээ яг эхлээд дурлаад хайрлаад эрэхтэй яг нэг дурлалын сохор буюу нөгөө ягаан шил зүүсэн үе гэж сэтгэл зүйчид бас хэлээд идэг. Яг энэ үеийг туулдаг гэд. Тэгээ энэ үеийг яг туулсны дараа яг сул талууд нь гарч ирдэг. За тэр нөгөөс дурлал гэдэг сохор гэдэг шиг яг тэр нөгөө сохорсон мэлмийг нээдэг. Зарим зан аашуудын таньдаг. За нөгөө зарим хүмүүсээс л хэлдэг штэ. Таран танигддаг ч гэдэг юм. За тэгээ энэ үед яг ингээд хосын харилцаа зогсоох, салах гэх мэт юм эсвэл ойлголцох, бие биегээ хүндэтгэхгүй байх, гомдоох янз янзын асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр
эрэгтэй эмэгтэй хоорондын хүмүүсийн сэтгэл зүйн одоо өөр ялгаатай байдлыг эрэгтэй хүн сэтгэлдээ юу гэж бодож идгийг, эмэгтэй хүн сэтгэлдээ юу гэж бодож идгийг гэдгийг бас ингэж сонирхолтой байдлаар ингээ гаргаж ирсэн байгаа юм л да. За жишээлбэл яг энэ харилцан яриа хэсэг надад их тийм таалагдсан. Тэр нь юу вэ бисэн бэ гэхээр маргааны дараа бид яадаг вэ гэд эрчүүд ба эмэгтэйчүүд гэж байгаа. За тэгсэн чинь эмэгтэй чамд хэлэх юм бэ нү? Надад ямар нэг тайлбар хүлээж хайрт минь байхгүй. Уг нь эхнээс нь тайлбарсан ч бэлэн байна хайрт минь. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө дотор байгаа зүйлийг амар өөрөөр илэрхийлчихдэг. Одоо уурандаа ч юм уу эсвэл нэгнийхээ дээр гарахыг хүсэндээ ч юм уу. За тэгэхээр яг энэ нөгөө чи ямар байхад нь тэр үнийг хайрлсан юм? Чи ямар зан чанарт нь илүү дуртай юм? Чи түүнийг юу хийхэд нь дуртай юм? Гэх мэтчлэн яг тэр зүйлийг эргэж санаарай. Яагаад дурснаа? Яагаад сонгосноо? Эсвэл магадгүй хэлээрээ тий? Хайрт би чиний ийм зан аршин дуртай. Чамайг ийм зүйл хийхэд чинь дуртай. Ийм болохоор чинь хайртай ач гэдэг юм үү те. Тэгээд хүмүүс ярьдаг штэ. Яагаад хайрласнаа мэдгүй шалтгаангүй бол хайр те тэр үл хайр. Гэхдээ мэдээж түмэн олны дундаа сонгоод хайрлаа тэр хүн онцгой санагдсан юм чи. Ямар нэгэн онцгой санагдуулсан, ямар нэгэн өөр санагдуулсан зүйл байгаа штэ. Тэгэхээр тэр зүйлээ ч гэсэндээ ингээд сануулж авах хэрэгтэй. Тэр давуу талын хайртай үндэ ч гэсэн бас хэлж явах хэрэгтэй гэдэг нэг тийм одоо үнцэг явж байсан. За тэгээд би ингээд намын тэмдэглэлээ бас ингээд ерөнхийдөө өөртөө таалагдсан хэсгүүдээ бас бичсэн байгаа. За тэгээ энэ дээр бас нөгөө одоо чихэр эмхтэй бол гэдгийг чи хайрлагд, чи өөрчлөвд, чи яг одоо хайртай хүнийхээ хайрлаж дурлж исэн тэр эмхтэй рүүгээ эргээд оч, тэр эмхтэйгээ иргэн авчир гэдэг утаа санааг илэрхийлдэг юм л да ерөнхийдөө. За тэгээд хайрлагдах нууц буюу шинэхэн чихэр эмхтэй хэрхэн болох вэ гэдгсэн. За тэгээ энэ одоо жишээл ингээд нэг савлуур байлаа гэж бодлоо штэ тий. За савлуур дээр ингээ хос хоёр сууж илаа, юм яриа сууж илаа. За ингээ төсөөлөх юм бол амьдралд ингээд хоёлоо энэ савлуур дээр хамт зуйгээ савлаад ингээ явж байгаа хоёр хүн. Гэтэл одоо савлаа сууж байхдаа маргалдаад нэг нь буугаа явахад ч юм гинт ингээ савлж яхад буухад тэр хүн өвдгөн шалбарах ч юм эсвэл ингээ ямар нэгэн байдлаар ингээд тэр савлуур зогсож байгаа шүү дээ. За тэгэхээр дагаад магадгүй тэр нөгөө үлдсэн хүн нь мэдээж буuna. Гэхдээ тэр хоёр буцаад тэр савлуур дээрээ эвлэрээ суухад хугацаа хэрэгтэй. За тэр шалбарсан шалбархааг бас ингээ итгэх цаг хугацаа хэрэгтэй гэх мэтчлээ ингээд асуудлууд үүсэж байгаа тий. За тэгэхээр энэ нөгөө савлуур жинлүүр гэдэг байдлаар ингээд бас хоёрын амьдралыг төлөөлүүлж бичсэн байсан бас их сонирхолтой санагдсан. Нэрэл тэмгэж утсан. За тэгээд бас хамгийн сонирхол татсан нэг хэсэг юу гэхээр цагаан өнгө бол хар өнгийг олж харсан нүдэнд өгсөн бурхны бэлэг юм аа гэдэг ийм үг энэ номноос надад их таалагдсан. Тэр нь ямар утгатай вэ гэхээр та одоо ямар амьдралыг туулж юм. Магадгүй хүмүүс гэрлэхдээ дандаа аз жаргалтай байна, дандаа өмшгөө баяр хөөртэй байна, дандаа өрхөж нөхөрлөж байгаа үешгээ гараас нь өтлөөд аз жаргалтайгаар болцож байгаа үешгээ сайхан амьдрнаа гэж бодогдоо ч гэсэндээ ёстой л нөгөө аз жаргалтай амьдрал гэж байдаггүй юм аа, харин аз жаргалтай өдрүүд гэж байдаг юм аа гэж үг байдаг. Тэгэхээр хоёр өөр орчинд өссөн хоёр өөр хүн нэг болохын тулд нилээн эвцэж, нилээн бас сул талаа засаж, өөрийгөө бас заримдаа эвдэж бас засаж ингэж нөгөө хүнтэйгээ эвсэн нийлэх, хансан жаргах тийм хэрэгтэй болдог юм шиг санагддаг. Тэгээ яг энэ ном дээр ч гэсэндээ хэцүү бүхний ард бэлэг байгаа. Та өнөөдөр яг ямар цаг хугацааг туулж байна? Нөгөө жаргалтай байгаа бол дуул, зовлонтой байгаа бол залбир гэж үг байдаг шиг өөрийнхөө өнөөдрийн тулж байгаа энэ амьдралдаа талархаад харин үүнээс илүү яаж сайн болохыг, харилцаагаа ч гэсэн яаж одоо өөрчлөхийг, засаж сайжруулахыг, сайхан болгохыг гэдэг энэ агуулгыг чихэр эмхтэн зөвлөгөөнүүд өгсөн. За энэ бол бас их гоё хэсэг. За тэгээд бас нэг хамгийн гол агуулга нь те нөхрөөгөө битгий буруутгаач. Өөрийгөө одоо
би ингэмээр би тэгмээр гомдлох юм биш үсттэй гэдэг энэ зүйл рүү өөрлөг өнгөж хараараа гэсэн бас хэсэг байсан. Тэгээ энэ бас их тийм дажгүй хэсэг санагдсан. За жишээл миний хувьд би ихтэй нэг тийм гомдлдог хүн бол биш. Гэхдээ заримдаа ингэ нэг гэртээ сухаараа эхнэрүүд ерөнхийдөө ямар болдог вэ гэхээр намайг ойлгохгүй байх, ингэж байна, тэгж байна гэдэг ингэдэг. Тэгээд яг чихэр эмэгтэй энэ зөвлөгөөн дээр өөрөөсөө эхлэе. Хүний толгой дээр байгаа өвсийг олж харахаас өмнө өөрхөн толгой дээр байгаа бухлыг олж харъя гэдэг агуулга явж исэн. За энэ бол бас их гоё агуулга. За би өөрийнхөө үгээр өөрийнхөө цээжилсэн зүүр өгүүдээр эртний судраас уншсан үгнээсээ бас ингээ орж ирээд байгааг хэлээд байгаа шүү. Тэгээ энэ дээр нөгөө чи эхлээд авахаас өмнө өг. За жишээлбэл гэрээ гоё болгоё тий. Өөрийгөө эхлээд өөрчлөе. Гэртээ гоё бай. Гэртээ ганган бай. Гэртээ гоё хувцсамсъя гэд. За дараагийнх нь чи юу мөрөөддөг байсан? Чи ямар мөрөөдөлтэй эмэгтэй байсан? Өнөөдөр тэр мөрөөдөл чинь байна уу? Чи юу хамгийн сайн чаддаг байсан? Одоо чаддгүй. Чи юуг хамгийн сайн хийдгийг? Чи тэдгээрийг мартчихсан юм шүү дээ чихэр эмэгтэй минь. Энийг эргэн саная. Чихэрхэн минь. Хий, чад, бүтээ. Чи чадна. Учир нь чи чихэр эмэгтэй. За энэ хэсэг бол бас үнэхээр гол таалагдсан. За тэгээд хайрцагтайгаа одоо шинэ мөрөөдөлтөө бол шинэ зорилготой бол зорилгоо мөрөөдлөө одоо нэг болго төлөвлөгөө гарга хүслийн жагсаалтаа бич маргааш шиг хизээч өнөөдөр шиг бүү өнгөрөө гэдэг агуулга бас их гой санагдсан. За тэгээ нүдэнээс нь чихэр эмхтэй нүрээ угаах тусам үзэсгэлэнтэй түнд толь хүртэл хайртай. Боёо нүдэнэ толь руу хар өөрийгөө чихэр эмэгтэй гэдэгт итэг, өөрийгөө гоё эмэгтэй гэдэгт итэг, өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэдэгт итэг, түүнийг эргүүлэн авчир. Төсөл гол агуулгын. За тэгээд дараагийн бас нэг зүйл өгдөг. Өдрөө бүр завгүй өөдрөг чихэр эмэгтэй. Тэгээ бас яг энэс төр хэлж байгаа юм л да. Хүн завгүй байснаар ерөөсөө гунддаггүй, ганддаггүй. Харин гэртээ ингээ суугаалж нийгмээс өөрийгөө тусгаарлаад өөрийгөө хайрлахгүй болох тусмаа бид нар ганддаг, гунддаг. За энэ бол бас их авах ёстой. Аваад бүр ингээд үлгэж аваад бүр тумгаан бодоод энийг өөрчилж бас яг хэрэгжүүлэх ёстой юм зүг санагдсан. Тэгээд эргэн тойрон болоод сэтгэл доторхоо цэгцэлсэн сахиусн тэнгэр мэд өөдрөг чихэр эмэгтэй хартаа яг одоо би болчихлоо гэд бас их юм гоё хэсэг гарсан. Тэгээ өөртөө хайртай эмэгтэй хүнд эр хүн хитч дурлсан бэлэн байдаг. Тэгээ энэ хэсэг бол бас үнэхээр гоё бараг цээжилчмээр үг санагдсан. Одоо новыг бас спойлердох те хамаагүй спойлердох жоохон муухай л да. Зүгээр энэ номыг уншаад төрж байгаа сэтгэл, авж байгаа ухаарал, насны онцлог, амьдралыг үзэж туусна туршлага, амьдралыг үзэх үзэл юу гэдэг те ажил, мэргэжил, зан гаралч ингээ онцлог шалтгаалаад бас янз бүр байдаг. Угаасаа тэгдэг номыг уншихад адилхан ном уншаад адилхан яг мэдрэмж авдаг, адилхан зүйл ойлгодог гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгээр олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөө тохиолдуулаад энэ чихэр эмэгтэй 147 хоног буюу яг 147 хоногийн аяллалыг одоо бий болгох гэсэн утгатай л ерөнхийдөө ийм ном байгаа юм л да. Тэгээд 2 дугаар дэвтрнээс гарсан юм билээ. Тэгээд 2 дугаар дэвтрийг нь олж уншия гэж бодсон. За нэгэн сүүлд одоо бас уншаад товшил хийж байж магадгүй, номын товчлууч байдаг байж магадгүй. Гэхдээ миний хувьд л одоо яг энэ номтоо ингээд санаандгүй кофе шоп байж байгаа танилцчихсан ийм ном. Тэгээд энэхүү номыг бичсэн зохиолч эмэгтэй бас юм савны хамтар тусаад бас энэ номныхон одоо хандив орлогоор бас ингээд имчилгээ хийлгэжсэн юм түүхтэй юм лээ. Тэгээд хүн болгоны амьдрал тардам биш, хүн болгонд амьдралд нь янз янзын асуудлууд тохиодог. Гэхдээ хамгийн гол харагддаггүй далавч байдаг. Чи бол сахиусан тэнгэр. Чиний нүд хамгийн сайхан зүйлийг олж харж байг. Чиний урвал хамгийн гоё үгийг үргэлж хэлж байг.
Чи ургамал, чи урга. Чамд ганцхан нар байг. Чи бол сахиусан тэнгэр. Чи бол чихэр эмэгтэй. За ингээд бүх бүсгүйчүүд үргэлж инээмсэглэж, үргэлж аз жаргалтай амьдрах болтугай. Үргэлж гэхээр бас худлаа тий. Ихтэй. Тэгэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг, мэндийг хүргэе. Чи бол чихэр эмэгтэй.